Сарандээ орой мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7 хоногийн даваагаас баасан гарагийн 19 цагаас хүргэж байгаа. Үзэл бодлон цэгцтэй үг яриа оновчтой урайтай 2-2-5 нэвтрүүлгийн 2025 оны 5 сарын 2-ны баасан гарагийн дугаар шууд өрхөд бэлэн болоод байна. Студид хөтлөгч Чанца Ами найруулагчаар өндрөхнөр ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Mobicom шагналтай код урамшуулал мөн Солонгос хамтыг Монголдо Gangnam Kimchi хамтран ажиллаж байна. За тооны ангийнханд өв чимдээ хүргэе. Өнөөдөр ер нь бол түүхийн ангийнхан л болно доо. Түүх зохиодог өдөр хаа. Чиабасан гараг ажиллаж иржээ. Цаанаасаа баяр хүрээд байгаа. Инээд хүрээд байх юм да. Яасан салаад байгаа юм уу? Салаад таны яриа сонсогдгоо. Таныг юу яриач хөхрөөд байгаа. Тэгээ мараад ам нь хөхрөөд харна дагуулаад удлаа инээс нь царайлаа юм янзлаа. Юу ч ойлгоогүй юу. Дараа нь тэгэл яах вэ? Ойлгоогүй ч гэсэн их ч ер нь үний юм ярьдаг шүү гэж хэлчихсэн шүү дээ. За түүх зохионоо. За гэхдээ өнөөдөр бас бэлэгтэй байгаа. Тэгээд ялагчийг бол мэдээж сонсогчд санал асуулгаар тодруулдаг байгаа. Тэгээд түүх зохиохонд бол өнөөдөр хүүхд авдаггүй тийм ээ. За тэгээд мөн өмнө нь ялагч болж байсан сонсогч маань бэлэг авах боломжгүй байдаг. Тэгэхээр шинэ хүмүүстэй боломжийг олгоно. Мэдээж холбогдох ирэх нь бол нээлттэй байгаа шүү дээ. Сая баах яриад бэлэг аваа явуулаа. Тэглээ баахтаа уулзлаа бүр. Тэглээ. Аюу гоё хот юм шүү дээ. За ямар бэлэг өгөх юм бэ гэхээр Наран Cosmetics-ийн компани 100,000 төгрөгийн гарын бэлэг өгөн. Энд нь юу байгаа гэхээр арьсанд харшлахгүй дүүргөгч бодисгүй хийгддэг Max Clean брендийн шингэн вок өхөн, нунтаг вок өхөн, дээрээс нь гэр бүлээр хэрэглэх крем 21 биеийн тос гээд нийлээд 100,000 төгрөнд багтсан. Ахуйн бүтээгдэхүүнийг бэлэг болгож өгөх юм шүү. Харин тий. Би наад чинь баг нүүрэндээ төрөхч гээд л сая. Том байгаас тий. Тий, нэлээд том савлаатай юм байлаа. За эфирийн шууд 77 77 38 83 77 77 88 30 дугаараа таны өмнө нээлттэй байна. За сонсогчд маань эфирийн шууд утсанд холбогдохдоо радиогоо унтраагаад спикер чихвч унтраагаад за дээрээс нь түүх зохиодч нэг хийсвэр зүйл учраас санаа зовлтгүй нээлттэй гоё хөгжилтэй л өнгөрүүлэх. Тийм сэтгэхэд болно доо. Тийм шүү ихний сонсогчийг авъя. Байна уу? Байна уу? Байх болчих. Оо ёо. Тэрмэн явчлаа. Эфирийн шуудтаас 77 77 38 83 77 77 88 30 дугаар таны өмнө нээлттэй байна. Гадаадаас сонсч байгаа сонсогчд маань 77 77 88 30 гэсэн дугаарлал холбогдоод бас түүхөө зохиож болно шүү. За ихний сонсогчийг авъя. Байна уу? Орой минь хий холбогдсон бэ? Орой минь дээр төмбөшг. За төмбөшг ам их чинь багт орсон. Багтаа нэр өгөөрэй. За баярлалаа. За баярлалаа юм уу нэр нь? Багтаа нэр өгөөрэй. Багтаа юу? Тийм. Дэсний зэрэгүүдээс сонсцгоо. Дэсний сонсоцгоо. Ямар байлдаанд ороод. Би гэсэн чинь that's maths гэдэг англиар сонсож байна. Зэрэгүүдээ сонсоцгоо юм байна. За утасны дугаараа хэлээрэй. 94 84 38 19. За түүх зохиогоод билнэ үү? Билээ. За аадар бороотой айхтар салхитай шүн шүү. Шүн. Хийсч яваад заяаны хантайгаа уучрсан. Би бас хийсгүй. Тэгвэл тэр туранхаагаа хийсэн гэж тэ. Аадар бороотой шүн واخгүй юу? Хийсч яваад буюу нэг нь их туранхаа нөхөр ахна шүү дээ, тэ. Нилээн салхитай шүн гэсэн. Тэгээ хийсч яваад заяаны хантайгаа уучрсан хөвгчлөлтэй төгс. Манай төмбөжиг туранхаа тэ. Би туранхаа дөө. Тий. Би бол хийсэн гэж байхгүй. Гэрийн юмд тогтсон штэ бас. Гахаар барьж авах нь штэ. Би барьж авах бас. Нэрүүтэй. За өөрөө жоохон хийсгүүдээ тэгвэл. Хийсэл унаал явуулсан. За ихлэ. За ажлаа тараад орой гарсан чи бороо асараа салхи малх гэж бүр амар байна. Бүр яана одоо хийс чивдээ энэ ч одоо ямар хэцүү юм бэ гэж одоо тазар гэр ойрох юм да ухааны бодоод яг зонтог барайл гарсан чил нэг залуугийн дуу гараад олдгоо. Яана туслаараа гэж тэгээ гайхаад ингээ хайлаа ойроод харагдах юм алаа. Тэд хаанаас дуурайд байгаа юм бол яац юм бол доо гэд нилээ хайлаа. Байгаагүй. Цаатмаа хийсч Үгүй яачихгүй байна. Яагаачгүй байна. Тарсан ямар ч гэсэн чантатлаа би сүүтэр мөдөр барайл аваад гарсан. Юу гэнэ? Чанцаад сүүдрэ авсан гэсэн. Гүн нэг юу донт мотор аваад гар. За.
сайн. Чи юу гэж яваад нэ? Би нөгөө зоонтог хариуцдаг ажилтна. Би тэн зонтог барьсан яваад байгаа юм. Зоонтогны менежер гэж мэдээ. Тэр нь аамын шүү. За. Би чамааг авах гэдэг. Хаамаа. Тий. Тэгээд ингээ харс. Зонтог тэгээд нь усны гутал мотал барайл гүгэл яваа. Хөөхий тийм бас харж явдаг байсан юм байна. Борогтой шөнө авахгүй явжсэн шүү дээ. Уул нь хараад яваад байсан. Уул намайг авах гэж ирсэн юм байна. Уул нь тий авахгүй л явжсэн. Тийм тэгээд ойр хаваар хайлаа доошоо ингээ харсан танишаа маршаа халгаа. Тэгээд гисэн чи яг тэр гэрлийн шонгоос нэг залуу нэг гараараа барьсан, нэг гартаа хоёр усны гутал барьсан. Туслаараа хийслээ гэж арай. Шүхэр амандаа зүүсэн байгаа юм. Шүхэр амандаа. Аамэл гэдэг. Тэгээ ингээ харсан чи арай. Аамэл гэдэг. Би бас Парасэлтэй эмээ насгоо. Бартал би амьд тосхгүй л амьд. Уул намайг тосох гэж ирсэн сэтгэлээ сайн. Тэгээд би чинь тарсын марцны нүх мөхдөс найгаад. Тэгээ нэг хагас хийсэн байдалтай байхаар би чинь гүүж очоод тэндээс тэгээд за одоо чи гараа тавиана шонгийн модноосоо гараа тавьж хаад би чамайг барьсан бахад бол ерөөсө хийсэн гэж байхгүй надад итэг гээл. Их чаа болж гараа. Би нэг гараа зонтог модг барьсан. Хамаад нэг усны гутал мотлын тэр шигт барьчаад одоо гараа тавиа л хэлээ. Гараа тавиал. Би гараа тавихгүй л гэл. Наг чи итгэхгүй. Хийсч штэ. Тэгээ би харууллаа. Гүй чи харж байна би өмнөөс нурууны болчих. Гойны болчих гадаа. Шүндээ хүртэл болчих та. Бааха. Би хурааныхаа болчих гайх уусаа. Би чамайг батаараа барина. Тэгээ ингээд харин жоохон хэсэг салхинд өсмөс хийж байгаа. Тэгээд тэр бороо мороо нүүрэн дээр нь тасч байгаа. Одоо бороо үсхийсгүй. Амин. Хийсчихсэн шүү дээ өөрөө чи. Тэгэл ингээ харсан чинь тавгүй залуу. Өсмөс нь хийсэн. Тий. Тэгэл гэсэн чи тэнд чинь ариун гэл явчихж байгаа юм чи. Ариун гэхэд үгүй. Ахны хайр шиг ариухан. Уул намайг авах гэж ирсэн. Тэгээд энэ залууг хөтлөөл би гэртээ арьсан юм да. Тэгэл тэр чигтээ тэндээ үлдсэн дээ. Тэгээд дайны хайныг олоод авчихлаа. Тэглээ. Би л өөрөө ч олсон юм л та. Би аварлаа шүү дээ. Одоо би насаараа одоо тосдгийг шүү дээ. Одоо би ажиллаа тараад очив. Тийм байна шүү. Цагаагаар сайн харж болохгүй ирэх үү? Аавна. Яг тэндээ л байж байгаарай. Нөгөө газараа л байж байгаарай. Да эндээ л байт. Дийш тийшээ ерөөс явахгүй ш. Айгу бол хийх. Тийш явахгүй. Би угаасаа энэ шонгийн модныхаа жууд л үйж ид. Шонгийн модныхаа давхан талт хүлээ. Тэгэл амээ гэж идэж штэ манай хүн чи. Амээ яач вэ гэж ингээ хүлээгээ сууж идэж штэ. Хизүү хийсч гээд бас тий нохоо шууд дайрч гад амьд үн дээрлүүлж гээд. Насаараа амир ингээл цонгийн модныхаа доор л хүлээгээл байдаг. Тэгээд болсон газарт орой уулзъя. Тэгээд нөө усны гуталтай тэгээд одоо усны гутал хэрэггүй шүү бороогүй л. Усны гутлаа гэртээ үлдээгээрээ би бас барьж авахгүй шүү дээ. Түүх цаашаа. Өөрөө барихгүй шүү дээ шал худлаа. За холбогдсонд баярлалаа сонсогч. Баярлалаа. Арай сайхан өнгөрүүлээрэй. За цаа чи хийсч үү? Гайгүй байгаа. Чимээгүй шонгийн модныхаа доор уулзъя гэд болцоо тохирсон юмсан гайгүй байгаа. За хоёлаа хамтран ажиллаж танилцуулаад үргэлжлүүлэн дараагийнхаа сонсогчийг авъя. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Mobicom шагналтай код урамшууллаа зарласан байна. Тэгэхээр найзтайгаа хамт та датадаа болмоор байгаа бол шагналтай код урамшуулал эхэлчихсэн байгаа шүү. Тэгэхээр Mobicom-ийн хэрэглэгч бол Mobicom application руугаа ороод өөрийн урилгын кодоо найз руугаа илгээж дараа төлбөрт за эсвэл хосолсон багц руу шилжихийг уриарай. За тэгээд найзтай нь таны кодыг ашиглаад багцаа ахиулах юм бол танд 5 ГБ дата, найзад тань бүр 15 ГБ датаг бэлгэлэх юм байна. За ингээл хоёулаа датагаар бэлгчихэж байгаа болж байна. За тэгээ олон ашигтай. За тэгээ олон хязаа урих тутам тань бүр ашигтай нэмэгдээл явна гэсэн үг. Тэгээ яг одоо найз руугаа урилгын кодоо илгээгээрэй. Яг би нэмэлт мэдээлэл би мобит над руу явуулаад яг чи 15 ГБ-д олчихно шүү. Тэгээ болж юм. Тэгвэл цаа чи өөрөө 5 ГБ-д олчихно шүү. Болж шүү дээ тий. Нэг сумаар 2 3 тулаа бодчихно шүү. За холбогдохын дугаар Mobicom дугаараас бол 2222 руу залгах нь өөр операторын дугаараас бол 1822 1822 дугаарлаа залгахад дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Баярлалаа хамтран ажилласан Mobicom шагналтай код урамшууллаа. Баярлалаа. За үргэлжлүүлэн дараагийнхаа сонсогчийг эфирийн шуудад цуцлах 77 78 38 83 77 88 30 дугаараар дээр хүлээж байна. Байна уу? Хүлээж байна. За. Хэмбэ? Альтэн
Алим. За яриан жоохон цаан сонсогдоод шүү сонсогч. За. Чанга ярих уу? Спикер чихвчээр ярьж байгаа юм болов? Үгүй. Үгүй тий. За тэгвэл жоохон чанга яриараа. Манай богт орсон ямар нэр өгөх вэ? Алим гэх нэр өгч. Алим нэртэй алим баг юм байна тий. Тий. За. За түүх зохио бэлнэ. Оо юу утасны дугаарыг эхлээд авна шүү. Уцаа хэлээрэй. Хэлэх юм уу тий? Тий. Бэлэг авч магадгүй. Бэлэгтэй юм хөө. Тийм үү. Ялагч бол 88 Ялагч бол танилаа холбогдох юм. Манай хүн битээр дугаараа өгөхгүй гэж хэлсэн ээ. Бэлэгтэгс. Болж. 88 шүү дээ өрөөсөө. За найруулагч санал асуулга оролцсон байгаа учраас манайхан санал асуултанд оролцож байгаа. Гэтэ алимын түүхийг сонсъё тийм ээ. Тэгээ. За ингэн чаги шивээс ч юм болно шүү заа. Гэхдээ зүгээр чи нэг энэ шивээс хийдэг найзынхаа салаан дээр ингээ очсон байсан заа. Шивээс өөрөө шивээс ч юм шиг юм уу? Биш. За. Одоо юу огт шивээс хийж байгаагүй. За. Тэгээ ингээд гэсэн чинь найз чи ямар нэм гараад ажил гараад яваад гисэн. Тэг чи ажлын түр хараа яжсэн. Тэгсэн чи одоо алим орж ирээд шивээс хийлгээгээд тэгээ амьдралдаа анх удаа шивээс хийж хүнийг балалсан түүх шүү заа. Хөвгөлтэй түүх. За ойлгосноо алимаа? За. За. Би юу за одоо над таньдаг шивэстэй гэж би шивээс хэлэх үлээ. Тий өөрөө орж ирэх юм байна. Би эхлээд салаан дээр очиод тийм өглөөж гараа. Би нөгөө аами гэдэг юм шивэс чи ихчтэй юм л да. Ихч бас ланзгар гоё шивэстэй ихч үүдэн. Тэгээ би харин тийм ээ хөө. Түр хүлээж гараа салаан дээрээс очиод. Тэгээ би ч аами ихчигээ салаан дээр өжсэн чил ихч юу болов яасан гэнэ нөөтөөс 100,000 төгрөг хоцсон байна. Гоо манай найз залуу хийс гэдээсэн. Нөөтөөс найз залуу 100,000 төгрөг хоцсон гээд. Тэгээд явчихгүй. Тэгээ би ажил дээр нь сууж исэн чинь гаднаас нэг үйлчлүүлэгч орж ирж юм шүү. Алим орж ирээ. За энэ гоё шивээс итгэлөө. Тийм. Яг манайх хүн байна. Харин чамцаар аамигээ айгу гоё шивээс итгэв. Өөрөө ч гоё шивээстэй хүн байдаг гэсэн гэдэг. Тийм над нэг нууц 2 шивээс би өгдгөө дээрх сар 8 нь бол байцаа. Стори хийдэг юм түгээр. Тэгэл ах хэвээр гоё шивээс хийлгээ. Чи өөрөө мэдээд миний нуруунд дээр ингээд хийж. Зураг барьж ирээгүй юм уу? Зураг байхгүйсэн. За. Ах хийлгээ. Тий юу нуруунд дээр хүнээ шивээс хийлгэж болох юм болоо. Болно. Та ямар хүний шивээс хийлэх үү? Итали, Франц, Африк ямар? Юу ингээ яа гэж боддог. Шивээс хийж байгаа. За. Шивээс хийж байгааныхаа дүрийг миний царайгуу. Яасан хэцүү хэрэг. Дуртай. Би шууд хүлээж авна. Энийг уг нь 2 сая хийдгийг шууд 150 тэгээд байгаа. Танд бол 150 миний царайг бол шивж болно. Би шууд зөвшөөрч байгаа. Тэгэл ахыг орон дээр оровч юун дээр санал дээр хэвтүүлээд. Оролтоо доош. Тий орон саналн дээр хэвтүүлээд. Тэгэл шивээсийн тэгээд тайлгаа. TBS подолтныхаа гаднаас хийчихье тэгээд хань би тайлтын шүү ахаа гэж хэлсэн. Тэгээд хийж эхэлсэн чил учир зүггүй уйлал эхэлж байна. Ямар амар өвддөм бэ? Амдаг төрхийгөө. Тэрийг би мэдэхгүй шүү дээ. Буруу зөв мөгээр л хосцсон бол л та. Юм төрхөн гэж мэдэхгүй тэр нэг цонхны тавцан дээр байсан ус цацдаг усыг цацаад госсон чи ах уйлал болдгоо. Юу болооч уйлаад байгаа. Би гайхаа та зүгээр үү гэж асуулаа. Ямар амттай өвддөг юм бэ? Амттай өвддөг юм бэ? Үсгэлөө орж ирсэн юм. Өвдөлтөд дуртай ах уу? Яасан юу? Алим шиг гоё өвддөг юм байна. Ах жоох ууц орчихсон. Тийм. Голтой яар. Тэгээ ах юусоо тасралтгүй хөдлөөд болдгоо. Тэгсэн би нэг өөрийгөө зурж байхдаа хамраа дайлын зураад тэгээ доошлохтой хүзүүгээ баг толгоон дээрээ зур. Нэг тийм айгүй авцалтаагүй болоо явчихгүй. Тэгэл би бүр яана одоо яад юм блэ гээл тэгэл. Харин тэгэхээр арай өөрөө тэгж хэлэхээр за наадхай биш арслан болох ч гэдэг. Би ч нөгөө юм жоохон төрөлхийн хөвсгөр үстэй намайг арслан болгох шиг амархын асуудал байхгүй. Би хийс болно ахаа. Энэ тохиолдолд буцаад 2 сая л болж шүү. 150 кагаар л хийхгүй ахаа. Энэ намайг шивж байгаа тохиолдолд л үйлжилдэг ингээ. Арслан 2 сая гэ. Тэг би чи өөрийнхөө хялгасан дээр хэдэн хялгасан юм бэ л арслан баг болчихгүй. Яг нэг юу амагийн тийм нүртэй арслан. Би яхаад яваад. Тий энэ яг өгцөг хэсэг рүү явж явах үед хэлсэн л дээ. Би яхаад миний царай. Яг тэгэхээр их чи нөгөө толгоонд миний арслангийн толгой доош нэг юм бие рүүгээ таны царайг хийлэх юм гинэ. Тэгээд би хоёрыг нийлбэр юм уу да
да. Тэ чанцаами гэдэг шивээс юм бол да. Ямар амар шивээс вэ? Шивээс сүултээ тэгээ дууссан. Айгуу дайжгүй дууссан шүү. Харслан болсон уу? Аамыг нэмүүлж байгаа тохиол 5k нэмэгдэн шүү. 5000 л нэмчихэд бол. Игчиг нэмж байгаа тохиол 5k л нэмчих. Үшээ чавруу 5k гар шивүүлээгээ захиалгаа өгөхөвдөө. Тэгээд би шивэл дууссан шүү дээ. Тэгээ анх нууж гостууч үснэг хэлэхгүй бөөн баяр гараа явсан тий. Засахгүй шүү. Би шивээсээ чи засахгүй шүү. Талент ингээд хасан чи айгу гоё болчихжээ. Тий. Ах нөгөө жоо манаралт. Ирээл идэ хараа гэдэг шиг. Тий. Яг юу астынгийн бодлогоор болж харагдаад нэг болж харагдаад. Одоо наадсаа чи могоо болгож чадахгүй шүү хаа эртгээ хэлчихэ тий. Ундрахын царай нэмгүүл одоо бүр сүүлэн дээр л тавихгүй ямар ч тийм зай ахгүй болсон хөө. Юу ч гоо шив айцсан. Хараад байсан чинь астынгээс хомсын нэг юм уутаа. Лак будсан юм шиг. Тий гоё зураг. Арслангийн хумсыг нь би зурах юм арслангийн хумсан дээр. Гоё зурагнууд. Тий би ятоол гэж бичээд байна. Зүүн баян. Юу ингэж хумсан ингээд гоё зурагтай идсэн чинь хумсан Арслангийн хумс нь гоё. Ах гол нь хумсан дээр л анхаарлаа хандуулдаг. ах минь ууст болчихжээ тэгээд. Нэг ууст хаалгас зүгцээ. 4 өдөр ирвэл хумсыг аваад өгөөд 4 өдөр ирвэл 4 өдөр. Тэгээ яахгүй за тийм ууст юу ч авсан гэж яах вэ? Туулчихгээд юу болгоо 100k болгоо 2 саяас уу? Луу бол. Луу би нөгөө хумсыг ахар сүүл хүртэл татаад зурцсан юм л та. Наа чиг даснаас шулмус шиг. Энэ тохиолдолд луу болгох амархан ахар сүүл рүүгээ үргэлжилсэн ганц том луу хусгад л болно тий. Сүүл нэмээд болоо гэж. Тэр сүүл хэсэгтгүй амтны царай нэмүүлэх үү та? Сүүл хэсэгт яг тэгээд өөрөө чи царай ингээд сүүлийн ингээд хийчихсэн чинь нэг тэргээр нэг жоо хоосоо гэдэг юм. Тэр нь чанцаг суулгаад ингээд намайг ахар сүүл дээр суулгах гэдэг юм уу та? Тэгээд би энэ тохиолдолд дахиад 2 сая нэмэгдсэн шүү. Би одоо хүний ахар сүүл дээр өөрөө царай Ахсэлтэй чаги сууч. Шивээс чи хамгийн гол нь гоё яж. Гоё шивээс. Арслангийн толгойтой чанц зөв. Ахар сүүл би. Нүүр нь болохоор аамээ тэгээд. Яагаад намайг чивээд. Тий давхар шивгсээ. Тий нөгөө 3D зураг шиг нэг харахад 2 хүний царай харагдахаар зургсэн. Ер нь хаа болсон шүү. Одоо ингээ хоёлаа салъя. Дүүн дахиад юм зурах газаргүй боллоо. Одоо ахар сүүлээс чи өвдөг рүү орохоор би нэг өвдөг рүү царайгаа тавихад жоох хэцүү нахаа. Хоёлаа ахар сүүл дээрээ л дуусъя. Тэгээд аамыг ингээд аамыг чи өвдөг намайг яах гэдэг. аамыг чи чамцаг явуулчаад нэг сүүлэн дээр шивэлцсэн. Тэг би тэн дээр чин лууны бөксөн дээр суугаад нисэж байгаагаар тийм дүрслэгдээд би бол шивэгдсэн байгаа шүү. Санаа зовлтгоо. Юу ахгүй ингээд чи ингээд сүүлээ ингээд сууцсан. Тэгээд уушигаа тонгоогоод хүчнээс 2 гараад байна. Арслангийн хөдөлж нэлээд миний гарч одоо юу эзэн гар юм. Сүүлнээс алуугийн ахын нөгөө ахар сүүлний хэсэг сүүлнээс нь дээшээгээ 70 руу урт тийм гартайгаар би дүрслэгдсэн байгаа тий. Яг зөв захиалгын дагуу туссан юм байна. Энэ ямар эвгүй. ямар авангард шивээс. Йоо. Тэгээд хамгийн гол нь тэгээд нэг бас нэг чанцагийн гартуулсан юм байдгүй хоосон зам. Бас юм байвал 2 пи барилж би асуудалгүй. Сас гэж би барилж байна. Ямар улсын туг усгүй ойлаа. Тэгэхээр туг барилаад ингээд шивсэн чинь туг нь бас зураг байд. Йоо ямар зүв бэ? Ямар улсын туг байсан тэр Бас нь? туг мөг вэ? Зүгээр л туг шивлэхгүй. Тугаа Юу бууж өгөөд. юу ийчээс нэг эмч хараад Эмчил радио туг. Ахуйч цаг мөгийн тугийг Йоо төгөр дээр мөгийн царайг. Мөгийн
халдсан царайг тавьж халдсан болсон байсан шүү дээ. Түүнээс тэ гоё юм байна. Гэтэ наад чивээс зүгээр лааж штэ хийлгмээс. Мид 5 гар хийгөө. За боо. Дарахын царайг. Намирсан гоё шүү дээ. Намирсан гоо. Намирсан үстэй муугийн ахыг болж Тийм хоёр нүдний шидэ зүртсэн. Абас үсэнд амирч явах юм байна. Устай айгуу ингэ намирсан. намирснаа Тэгэхээр чи уснаас нэг хонсоо санагдаад. Үсэнд авчир зүгж байгаа юм. лент наг. Гинэ копрон зүг гинэ. Болно. Ер нь хүүсийн солио зурсан ч болно шүү. Тий. Би санал хүсэлтийг бол өрөөж авах. Цэцэг болгосон ч юм. Мөнгө цэцэг болгосон ч болно. Тэгээ шивүүдэдсэн чи бүр нуруу байхгүй. Тэгэхээр дург Дүүрсэн байна. Одоо зайгүй үстэй. Одоо зайгүй. За. Харин зай бол тэгээ зайгүй одоо тэгээ. Одоо болио ахаа. Одоо болио би бүр таны хаасаагүй л юм хум зурлаа. Одоо болио. Одоо тавхан дээр баг чанцаагт. Одоо тэгээ яа. Их гоё шивээс бол. Маргааш би байхгүй. Маргааш миний яг ээлжтэй өдөр амжтай орой ээлжээс болно. Йойс. За баярлаа. 4 сая 5,000 төгрөг болсон шүү. 4 сая 5,000. 5 минь яг гэдэг. За баярлаа. Энэ солооны юм давбууруулаад энд бүр баярлал гараа явлаа. Ямар гоё шивээсөө. За оройг сайхан өнгөрүүлээрэй. За баярлаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй. За. Тэр сүүлийн мөөгээ гарч ирдэг хэсгээр золтоол гуйлгцсан. Төсөөлөл бүр мөөгээ ахдаг. Окей, шивээсээ төсөөлтөө. Нэм аслан толгойд заяа. Тэр нь хоёрын царай. Тэр манхрууд хомсдоо. Тэ тэр хомс нь ахар сүүл дээр очингуудаа луу болгочихж байгаа. Лууных нь өгцгөн дээр нь би сурч байгаа байхгүй. Хичнээн метр гартай. Хүзүүнээс нь барьж байгаа. Тэг би чи нэг гартаа пив нөгөө гартаа тугтай. Туган дээр нь мөөгийн ахын царай. Тэгтээ мөөгийн ах биш мөг цэцгийн царай байгаа. Мөг цэцэг копрон бас толгой дээрээ зүүс ийм шивээс. Энэ зурч чаддаг хүн байвал зуруулах юмсан шивээсийг тэ. Энэ юу болох вэ? Энэ гоё зураг бол. Яа, өстө янзын шивээс гарлаа шүү дээ. Бүр золтой л илэх шүү дээ. Энэ бүр гэрлээд тэгж шүү дээ. Йоо, бүр нулимсаа гартал энийг замын гол зогсож байна. Бүр яа, мөөгийн ах орж ирэхлээр бүр үнэхээр ямар чамаг дээр ахар сүүлэн дээрээ суулгадаг гэсэн ч юм болоос шүү. Наа зүг. Ишнэ метр гартаа. Тэгтээс хүзүүнээс нь баримаар байна. Тэгтээ хоёр гар хоосон байна гэж шүү дээ. Өгзөгнөөс нь заавал дээшээ гүүж барьж байгаа шүү дээ. Тэглээ. За санал асуулгын дүн гарсан байна. Тэглээ. За хинийх нь илүү гоё байсан бэ гэдэг дээр Түмбүүчгтэр 56 хүн, Алив дээр 44% санал өгсөн бах юм. Оо за Түмбүү шиг ялч тэгвэл. Тэгсэн байна. Алим тэгтээ бас сая уг нь божигнуулсан да тий. Тэглээ. Энэ 5К-га жоохон доош ярих уу гинэ? Хин бэ? Номер эрдэнэ. Оо, номер эрдэнэ болохгүй шүү. Таваараа л байна гэж. Чанцааг шивүүлэх юм уу 8К? Тэгвэл өнөгөө гэдэг. Намайг шивүүлж байгаа тохиолдолд өөрчлөгдөн шүү. 2 саяас шууд 150К руу бууж байгаа шүү дээ. Зя дараагийн сасагч. Байна уу? Яна. Оно. Арай минь хий холбогдсон бай. Ороо бин. За сонсогчоор радио унтраагаарай. За. Давхар сонсогч гинөө. Одоо гайгуулсан. Одоо унтраас юм өөрөө? Унтраагүй л байна да. Унтраацаа. Цаана дуграал байна да. Дороод байна. Тий. Энэ мөр хоёр чи ямар амар сонсолт. Би тэр чи муу юм дайггүй сайн сонсч. Амар. За одоо унтраас нь. Одоо унтраасан. Яг за. За хин холбогдсон бай. Хочоо хэлээрэй. Хочлог нэрээ. Өөрийнх нь нэр хэлчихэж шүү. За. Шөнийн залуу. Бодсон. Бас сая хочоо хэсэг мартлаа шүү дээ. Би чи хин бэ? Угаасаа утаа авах юм байна та. Авдсан шүү дээ бид хоёр. Би шөнийн залуу гэхээр авдаггүй юм. Утсын дугаараа хэлээрэй. Утсын дугаараа. Ялагч тодорхой. Би миний хэлэхгүй. Өөрийгөө. Өөрийнхөө дугаарах юм уу? Таних. Миний дугаараа яахна. Бэлэг өгд юм уу гэдэг нэг ялчуул. За. 9906. Хэд гинүү? 9906 8798. 8798. Манай хэд бүр дугаараа шөнийн залуу. Залганаа. Би зүгээр авах ус ялбаар. Ивч сууй гэдэг нь үсэж. Шүнжингөө залганаа шөнийн залуу юм чи. За уцаа унтраана. Өөр уцснаас залгана. Олон л доо. За, түүхээ сонсоод билнэ. Сэдв авах уу? Тийм. Би өөрөө нөгөө сая түүх ярьж байгаа тийм. За.
Аамигч та гэрээсээ ажиллаж байгаа шүү заяа. За. Гэрээсээ ажиллаж гин гэж даргадаа хэлчихэд за шөнийн зал болохоор дарах чинь та партидад явжсэн заяа ууж идэ гадуур. Тэгсэн чинь даргатайгаа таарсан хөвгчлөлтөө төөх. Тэгээ тэрийгээ та яаж хийж байгаа ажил болгож хувиргаж ярих хэрэгтэй гэсэн. Тэгээ. Даргаа энд одоо юу гэдэг юм хүмүүний алкогольны судалгаач гэдэг юм даа. А тийм. За юу шүү дарга. Ажлаа хийж байгаа шүү. Тий, гэрээсээ. Тэгээ нөгөө дарагт гэсэн юм аа судалгааны ажил хийгээ гэрээсээ ажиллаж болно гэдгсэн аахгүй. Би ч нөгөө арааж яваасаа гарчихсан дээ гэрээсээ бас ажил давхар орлого болохгүй гэд гэрээсээ ажиллагаа сууж ирсэн. Тэгээд тэгсэн чинь дарагт тэгж чи энэ Монголын энэ ПМ-нуудын үнийн судалгаа гаргаад гаач гэд надад нэг даалгавар өгсөн. Тэгэхээр би заа дарга хэд хоногийн дотор иртээс чи 3 хоногийн дотор үнийн судалгаа гаргаад хаа гээл тэгж чинь. Гэтэ чи гэрээсээ ажиллаа хийн шүү тэгээд орой өдөш. Яг би нэг гарахын 10 өнгөрөөгөө л над руу залах юу хийж байгаа юм гээд тэгэхээр нөгөө гэртээ нөгөө ПМ-нуудын чинь судалгаа гаргаал ингээл явж ин да гэдгсэн чинь за гээл тэгсэн. Тэгэхээр за одоо захирал дарга унтчих юм билгүй дээ гэж одоо 10 өнгөрөөгөө найзуудтай 11 төхүүлэл өнөөдөр 5 дахь юм чи гарнаа гээл гараа явлаа. Бэнүү дарга? Байна. Тэ. Байгаа юм шиг байна. Байна. Оо, ана гэсэн үү? Юу шүү манай даргач надаас нэг 10-аад дүү юм байгаа. Юу ана мана гинэ бас намайг чи. Тэгээд юу яасан юм? Би одоо сансрын бар л орно. Орсон. Юу болж байна манай түүх Диж байсан юм байна. Дарга бас давхар ажил хийдэг байсан юм блээ л дээ. Тэгээд маа найз охины төрсөн өдөр байхгүй юу? Тэгээд бааранд орсон чинь л төрсөн өдрийн мэдлэгээ явуулж ааштай диж дээр нь очиод ингээд дуу захиалчих махалчих гэж болтгоо. Тэгэхээр би за тэгээ чам дуу захиалаад өгөөл диж рүү төгсөн чинь нэг харсан царай. Нэг үдсээ. Юу гэлээ гэсэн чинь мэн дарга тэнд дуу муу явуулсан өстаа гэж байж шүү. дарга байна уу? Байна. За түүгөө зохиогоор. Тэгсэн чи юу яасан нэг чи юу л одоо хий. Би яг тулч чад зүхтаасан л та би. Хараад өөрий чинь зүхтаачсан. Би ч одоо гэртээ байгаа юм шүү дээ ажиллая гэд. Тэгсэн чи микер намайг дуудаад. Хөөе тэр мэдээ цаашаа гүйж байгаа тэр хүүхэн тэр улаастай хүүхэн нааш өрөө гэд дуудсан намайг. Байна уу? Байна. За зохиогоор. За тэгэл харин тэгж чинь чи юу хийж аваа энд одоо ирчээ гэд ана гэсэн бас намайг. Ана энд юу хийж явж байгаа? Та дөрөв ярихад ажил дээр байгаа ажиллаа гэж сууж ингээд үздэг. Бис. Үгүй юу гэж байгаа та намайг ингэ пивний судалгаа хий гэсэн би энд нэг 20 төрлийн өөр пивний судалгаа хийгээд ингээд битээр ингээд явж байна. Би бол ингээд үүрэг хариуцлагатай хүн гэж хэлсэн. Тэгээд ч одоо ажлаа хийжсэн гэж одоо баар маар савгээ яваад. Энэ пив чинь баарнд хамгийн их байдаг хгүй олон төрлөөрөө. Олон төрлөөр. Өөрөө гэхдээ яг яс юм дээр энд бол DJ-ийг л зогсож байна. Ялгаа юу налгадаа ойлоо. Та их чи пивний судалгаа биш малын судалгаа хийж өгөх хэрэгтэй гэсэн хэвгүй. Баар дотроо. Тий. Тэгсэн үү. Манай захирлаар юу юм ярихгүй байсан л да. Тэгэхээр дурандаа л пивний судалгаа хийжлээ би сая. Байна. Би сая төгчж байгаа машинаа зогсоол руу оруулж тавьж байгаа юм шүү дээ. Оо, бүрөө тий. Тэгсэн. Тэгэл би хэлсэн тэгсэн чи зүв байна гэ. Цалингийн чинь нэмий гэрээгээ сунгуй гээд надтай 3 жил ингэрээсэ. За зүв үстэй. Зөв. Далимбуулал захирал юм ярихгүй бол би шууд өөр өмнөөс нь яриа шууд яач л та тий. Өөрөө хийрэгдэг шийдэж. Дүүгийнхээ шивэсний газрын рекламыг энэ ахад өг. Тий. Нэрийн үзэг өгөөр. Тэгээ үгүй. Маа захирал нэрээ шивэс мэс хийлэн гэдэг юм яриа. Тэгээд юу шивэс хийлгүүлэх юм аа. Ер нь хит хийлгүүлчихэд нилээ сайн ярьдаг болно. Тий, орилоо. Нэг орилоо л тэгэл юм ярьдаг болдго юм даа хөө. Тийм ээ. За миний дэх чинь харилаа. Ой харихгүй баард. Би ч уулна харих хэрэгтэй юм шиг юм уу? Би захиралтайгаа таарч чадбайгаа үстэй уулна. Захирал тааж дуусан шүү. Маа захирал ууцлээсэн л таа бас. Жохон халаалттай. Тий. За би судалгаагаа дуусгаал харсан да. За тэгээ түүгээ энд хүргээ дуусгая. За баярлалаа ариг сайхан баярлалаа ариг сайхан баярлалаа. За манайхаа хөдөлгөөнд оролцож байхдаа уцаар ярихаа ингээ түүгээ ойлгохгүй байгаа шүү. Тэгэхээр орж ирэхгүй ш наашаа. Тий яриагаа ойлгохгүй байх шүү. За хоёул хамтраач танилцуул өргөжлөлтөнд дараагийнхаа сонсогчийг.
За Солонгос хамтыг Монголдо Ганнам кимчи 2020 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Монголдо цор ганц оюуны өмчийн гэрчлэгээ патенттэй бүгд найрамдах солонгос үнсийн хүнсний технологичтой байгуулга байгаа. За нэрийн бүтээгдэхүүнүүд нь юу байдаг гэхээр Ганнам амтад сармис байна, Ганнам шарсан кимчи, Ганнам уучтай бодлон савта кимчи, тагтуурайтан соус, жиюг соус, бүх төрлийн мах хамтлагч, Ганнам 3 төрлийн бэлэн гурил байгаа. 300 г-ийн дугуй гурил байна. За 450 г-ийн жигэнсэн бэлэн гурил байна, 450 г-ийн хайрсан гурил байна. За даршилсан тул пробиотик ихтэй тусалж уг суус нэмэлт эсгэгч бол ороогүй мөлий. Дархлааг дэмждэг, илчлэг багтай, тэжээлэг, за зүрх судасны эрүүл мэндэд сайн антиоксидант ихтэй, сэтгэл санааг тогтворжуулах нөлөөтэй байдаг юм байлаа. За тэгээд давуу тал нь бол зөндөө гэд хэлсэн тийм ээ. Хаанаас авах юм бэ гэхээр нөгөө кимчиний эсгэлтийн давуу тал нь гэхээр Монгол хөрсөнд ургуулт юм билээ. Өөртөө тааж ургуулсан байцаагаар хими ямарч бодис хугацаа орцгогч, бодогч бодисгүй бүр тусалж угсуусгүйгээр үндсэн орцоор нь эсгээд эх орондоо үйлдвэрлэсэн натурал эко бүтээгдэхүүн байна. За ер нь бол шууд утгаар нь хэлэхээр Солонгосын уламжлалт аргаар ахуй хүрээндээ хийдэг арга технологиор нөгөө Монголдо хийж таны гарт хүргэж байгаа л гэсэн үг. Тийм тэгээ хуурсан кимчи одоо кимчиг чинь нөгөө идж байгаа хоолтойгоо зохицуулаад нарийн өрөнгө авдаг шүү дээ. Эдний ч гоё олон төрөлтэй мэлээ. Тэгэхээр аваад идээд үзээрэй. Бид хэд одоо нөгөө цааны цагаар амтлагаа гэд хоолтойгоо учраас тийм идж байгаа аюу. Сарамсны хоолтой юм билээ. Тийм билээ тийм. За холбогд утасны дугаар 72 13 38 84 91 16 77 71 гэсэн дугаар л холбогдорой. Баярлалаа хамтран ажилласан Солонгос хамтыг Монголдо Ганнам кимчи. За зарим нь баг дан кимчигээр хоол явуулж ш манайхан. Тийм тий дангаар нь барьц идэж явжсэн ш. За эфир шуудтас 77 77 38 83 77 77 88 30 дугаар дээр өнөөдрийн сүүлийн сонсогчийг аваад ялагчаа тодруулъя да. За тэгээ. Эфирийн шууд утас 77 77 38 83 77 77 88 30 дугаарууд таны өмнө нээлттэй байна. За тэгээ түүх зохиогтой бид тэр уул нь хэлдэг тийм ээ. Жохон задгаас тэгээд чи хийсвэр зүйл учраас. Наа зуулт гоё. Тэрнээс биш би одоо ингээл хүмүүний нурууны ахар сүүлэн дээр царайгаа шивүүлээл. Гол тэгэж. Тэгээ дараагийн сонсогч. Байна уу? Байна уу? Байна. Арай минь холбогдсон бай. Баарам. Спикерээр ярьж байгаа сонсогч. Тийм ээ. Болуулаараа яран сайн сонсохдохгүй нөө. Яа. За спикерээ болуулаад утсаараа ярих нэ. Шимээрээ явж идэг. Яга сонсохдохгүй юм аа. Ааха. Барилаад сонсохдохгүй юм аа. Машин бариад явж байна. Аа. За замын хөдөлгөөний аюулгүй байдлаа дүрмээ хангаарай баярлаа. За холбогдсон баярлаа. За энийг дүнгэж хэлсэн сая. Аюултай шүү дээ. Хэдүүлээ утсаа майжжээтэл одоо юм хөмөр өгчүүл яа. За эфирийн шуудтас 77 77 38 83 77 77 88 30 дугаараар таны өмнө нээлттэй. За нэг аюулгүй байдал. Бүр хоёр дахь ирэхэд анхаарал төвлөрөхгүй. Тийм тэгэхээр яг юу ярих ёстой бэлээ гэдгийг бас мэддэггүй болохоор жолоо барьж байхдаа битээ ингээд холбогдож байгаарэ гэдгийг бол олон жил уриалж байна да. Яг ажлаасаа гар гинэ. За эфирийн шуудтас 77 77 38 83 77 77 88 30 дугаар таны өмнө нээлттэй байна. Орой мэндийг хүргье. Орой мэнд. Түрүүний нөгөө шивэснийхаа үнэн саваадаг ах байна. Шээс гойжлоо гэвчихсэн. Харин тий. Үнэн мэдрэмжтэй тий. Тэгсэн. Одоо энэ нь хоосон байна гэж үгээд. Одоо энийг нэмчих. Энд нь хийгээд тэр бол нэлээ урд үргэлжлэхэл байсан. Байна. Байна минь холбогдсон бай. За сонсож радио контраа гараад давхар сонсогдож байна. За. За хий холбогдсон гэсэн мэ очоо илэрэ. Болдоо. Болдоо хочоо илэрэ. Нэр болчихно тэгэхээр. Оо, нэр очоо хэлэх юм уу? Тий. Болдогчгүй дөө. Нэр болчоод байна. Тийм үү. Урд мурд чи хойно урд чи юу харагдаж байна хөө? Киноны баатар гэж болно шүү дээ бас. Яа. Идэж уухны нэр өгч болно өөртөө. Тийм. Амттай юмны нэр ч юм уу. Манто. За манто уцаа хэлээрэй. Уцаад уу хэлт юм уу? Бэлэг өгөх гээд байгаа бит хоёр өөрөө чинь дугаарыг авах гээд байгаа юм биш үү? Биш үү? Битэр бэлэг өгч магадгүй байх гээд байгаа. Ялагч орол бэлэг өгөх юм. За утасны дугаар. За баярлалаа. За. Аяа. За өнөөдөр ч удаа дахиад нэг хүн авч чадах нь цаг маань амжихгүй юм байна дөө. нэлээд өгсөн шүү дээ. За юу яач дөө? Хин ялчлаа? Төмбөөчг ялсан. Төмбөөшиг тий одоо дахиад өрсөлдүүлэх үү яа. Төмбөөчг одоо 3 хүн холбогдлоо шүү дээ. 3 хүн хооронд өрсөлдүүлчих. Төхөө. За төмбөөчг шөнийн залуу Алиг нь алим гурыг хооронд нь өрсөлдүүлээл санал асуулгыг авчи. За өнөөдөр дандаа шинэ сонсогч нар орж ирлээ те. Юусоо мэддэггүй юм байна. За ингээд дугаар аваад байгаагийн учир нь юусоо бид хоёр зэрэгтэй юм бишээ.
ердөө л Дараа нь бэлэг өгөхгүй л байгаа. эргээд тантай холбогдох аргыг чинь л яагаад байгаа юм л та. Яг зарим хүмүүс зарлахаас бас болохгүй ч юм уу ээж магадгүй л халт тий. Тийм. За найруулагчаа санал асуулга харуулад өгөөрэй. Төмбөшиг, алим, Шөнийн залуу. шөнийн залуу. За төмбөчгийн хувьд бол нөгөө салхинд хийсэж яхад нь би аварсан. За алимын хувьд бол шивээс хийлэгдэг. Нэмээлийн тэндээ хэлээд байсан. За шөнийн залуу бол одоо манай захирал байлаа. Баар нь таарсан захирал нь байлаа. За би бас эндээсээ санал өгчнөө. Заны минутын дээр санал асуулга хураагаад. Манай багаас угаасаа ганцхан алим л урс. Би одоо алим дээрээ санал өгөндөө шивээс ч яах та. Тийм би ч гэсэн алим дээр өгсөн. Угаасаа үнэхээр мэдрэмжтэй. Үнэхээр илэг хөшөөм түүхээс тий. Хөөхөн. Одоо энэ хоосон. Жанцагийн гар нь уусан байна. Туг бариул. Тэгээд туг нь хоосон гэдэг байгаа ш таас. Тий. Туган дээрээ юм нэммээр байна. Яахын царайг шөвлж мөглөө. Бас лаалж штт тий. Гэхдээ хөөгийн дээр копрон зүлгэж байгаа ш. Бас л сүрхий сэтгэдэг юм байна шүү. За манайхан санал асуулганда оролцоо өнөөдрийн ялагчаа тодруулаад за ямар бэлэг өгөх гээд байгаа юм бэ гэхээр Наран Cosmetics компани буюу манай одоо хамтран ажиллаж байгуулга байгаа тийм ээ. Эдний 100 сая төгрөгийн гарын бэлгийг өгнө. Энд нь арьс харшлахгүй, дүүргэж бодисгүй хийгддэг Max Clean брендийн шингэн wok байна. За дээрээс нь унтаг wok байгаа. Унтаг wok-нд 120 одоо угаалт хийх жишээний. За дээрээс нь гэр бүлээрээ хэрэглэх крем 21 гэсэн биеийн тосыг нийлээд 100 сая төгрөгийн давхун бүтээгдэхүүнийг өгөх юм аа. За wok-ны хувьд бол маш олон давуу талуудтай шүү дээ. Наранд гандаахгүй бүрхүүл үүсгдэг тийм ээ. Бүх төрлийн тоол байлаар арилгаж ирсэн шүү дээ. Будаг, крем, тэгээд тос, бих, цус, өвсний толон бол бүрийг арилгаж ирсэн шүү дээ. Тийм тэгээд нүүрний будагчууд арилахгүй айгу төвхтэй байдаг шүү дээ. Тэгээд тэрийг ч их арилгаж тийм бэл. Харин за санал асуулгын дүн гарсан байна. Харъя. За хинийн ялагч вэ? Төмбөчиг 31%, шөнийн залуу 8%, алим 62% саналаар тэргүүлжээ. За тэгэхээр алим мэдээ олж олж байна шүү. Тэглээ. За баяр үргийн алимдаа үнэхээр мэдрэмжтэй байлаа. За тэгээ маргааш ажлын цагаар холбогдоод бэлгийн ханаас яаж иж авахыг мэдээлэл өгчнөө. За баярлалаа түргээ нэвтрүүлгийн өндөрлөө студид хөтлөгч Чанцаа Ами найруулагчаар ундрах нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтрагчаар Mobicom шагналтай код урамшуулал мөн Солонгос хамтыг Монголдо Ганнам хэмжээлээ. Урагшлуулан шар шуур нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авсан сонсорой. Түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.